гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5. Сэмнөө Kids Time нэвтрүүлгийн хөтлөгч Батитгэл байна. Радиогийн 1-р студид хөтлөгч Заяа, хөтлөгч Батитгэл миний би, тэгээд найруулагч Мэдзүү байна. Ер нь хойр дараагүй үгээ мартсан. Үгүй мөрд сандарч чив. Зүгээр хоолтойгоо холиод идсэн юм шүү. Хантигч. Хичээл мичээл юу тэгээ холиод идсэн юм шүү. Хантигч. За ямар сувгуудаар сонсох боломжтой? 84.5, 104.5 тэгээ Facebook, гэр бүлийн радио дээр сонсох боломжтой. Ааха. За өөр дэлхийн өнцөг болон бүрээс яаж сонсох вэ? Радиогоор. Радиогоор өөр Facebook-ээр. онлайн орчинд Facebook 3W 3W1045 юм. Ааха. Энэ сүүлийн үед манай хүүхдүүд яг нөгөө хичээл хаялт бишээ юу? Хичээлдээ завгүй байгаад хөтлөгч хаялт хийгээд тэгээд бүр ингээд үг үсгээ хүртэл марцсан шүү дээ. Хантигч. Хүүхэд хөтлөгч, Батитгэл хөтлөгч, Заяа найруулагч Мэзүгийн хамтдаа өнөөдрийн Kids Time нэвтрүүлэг инх үе хэлж байна. Баярын тусгай хөтөлбөрөөр үргэлжилж байгаа хайр дүрэн, гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлсэн сэдвүүдээр бид бүхэн ярилцаж байгаа. Мэдээж мэдрэмжээ хуваалцъя. Чуда Монголд бэлгийн багц бас бидэнтэй хамтарч байгааг дуулахад таатай байна. Тэгээд Чуда Монголын хувьд гэх юм бол 2 төрлийн бэлгийн багцыг гаргасан байгаа. За багц нэг нь бол 21,600 төгрөг. Багц 2 нь 18,800 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. 10 бэлэг авах юм бол 1 бэлэг үнэгүй. За тэгээд дээрэс нь яг одоо доор гарах утасны дугаараас захиалга өгөөд хүргүүлээд авах боломжтой. 76 тэгтиг 32 33 76 тэгтиг 32 33 гэсэн утсаар холбогдоод хүргүүлээд авнаа. Миний яг урд байгаа энэ Чуда Монголын маань хайраа шингээсэн бэлгийн багцыг манай хүүхэд хөтлөгч Батитгэлд маань Чуда Монголын ах эгчраас нь бэлгэлж байгаа. Займаа. За баярлаа. Чуда Монголд гэсэн Facebook-ээр та бүхэн ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. За мөн дээрээс нь ямар бүтээгдэхүүн байгааг нь хараад үзээд мэдэх боломжтой шүү. Бүх супермаркетуудаар худалдаалагдаж байгаа. За сайн уу сонин сайхан юу байна? Ойр туулзаагүй юм биш үү? Сайн. Сонин сайхан гэдэг юм бол нэг онцгой юм алга. Зүгээр яг хичээлдээ яваад тэгээд бэлтгэлдээ яваад тэг ер нь завгүй өсөр хийж байгаа таарлаа. За дүүнэр нь хэрэг дүүнэр манай том дүү инфлект твцсэн. Тэгээд сайхан гарцсан. За. Тийм тэгээд хоёр дүү бол дажиг байгаа. Дажиг байгаа юу? Ээж нь сайн уу? Ээж сайн. Ээж нь сайн. Хамгийн сүүлд хоёул нөө ээжийнхэн хөлнийг гэмтэл гэл ингэж ярьжсэн шүү дээ, тий? Тийм. Тэрнээс хойш бол тийм удлаа. Тийм шүү дээ. Тийм удсан шүү. Тэгээд ээж нь гарч ирээд хагалгаа илгээд гарч ирээд тэгэл ер нь чи хичээлдээ яваал би ажиллаа гэл ингэ байж та. Тэгсэн биз дээ. Ер нь ингээд бодоод ахад нөө ирээгүй удсан чинь амар гоё болсон байна. Ингээд гоё чимэгшэл хийгээд. Тэгээд ингээд манай Заяагч маань шил зүүсэн байна. Тэгсэн. Шууд анзаарсан те. Тийм шилтэй болсон. Хичээл энэ 7 хоног цахимаар орж байгаа. Цахимаар орно гэхээр яг дунд ангийнхны хувьд хэр байх бол гэсэн хүлээлттэй байна. Танай анги жишээлбэл цахимаар орохоор яаж хичээлүүдэд зохицуулж байна? Зарим сургууль жишээлх юм бол юу яаж байгаа юм бэ? Өдөр болгон яг л нэг ордог цагийнхан дагуу ингээд онлайнаар ингээд зүүмээр ч юм уу, митер ч юм уу ингээд уулзаад байгаа юм байна л да. Харин танай сургууль яаж байна? Манай сургууль болохоор 1 дахь, 3 дахь, 5 дахьд орохгүй байгаа. Тэгээ 2 дахь, 4 дахьдөө 8:55-аас эхэлжсэн баха хичээл нь. Сайн тэрийг анзаараагүй. Тэгээд яг нөгөө нэг 1 дахь, 3 дахь, 5 дахьт болохоор яг хичээл нь орох ингээд хичээлүүд дээрээ даалгавар өгсөн. Тэгээд даалгавраа шалгах нь шүү дээ, тий. За та хэдийн хувьд чи яг л одоо танхимаар орж байгаад буцаа цахимаар ороод ингээд явж байгаа хүүхэд шүү дээ. Тэгэхээр цахимаар хичээл хийх ер нь үр дүнтэй байдгүй. Юу яа тий. Надад л амар гоё дээ. Яагаад гэвэл ингээд яг гэртээ болохоор амар дулаахан тэгээд нөгөө нэг яг баг цагаар ороод тэгээ ер нь гоё үдийн. Тэгээ нөгөө нэг яг ингээд ганцаараа байгаад хичээл хийхээр амар сайн төвлөрдөг байхгүй юу? Тэгэхгүй ингээд найзтайгаа байхлаар ингээд нөгөө яриад тэгээ нөгөө хичээлээ хийх гээд идэг. Сатаарах гээд идэг ахна шүү дээ. Сатаараад идэг. Дараа 7 хоногт гэхдээ буцаад танхимаар ороод амран тий. Хичээлийн дүн гарах гэж байна. За хэр их хичээлтэй? Хичээл бол гайгүй л байна уу? Нэгдүгээр улирлын дүн одоо гарах гэж байгаа шүү дээ. Одоо
танхимаар дахиж орно штэ. Аа. Тэгтэн шалгалт авна гэж би бодоод байгаа. Тэгээ ер нь багаар бэлтээс байгаа. За, урлагийн наадам нь болсон уу? Нөгөө нэг манай сургууль яг тэгш тоотой одоо анги штэ. За, Яг тэр нь ингээд урлагийн үзлэгтэй болоод тэгээ сонгой тоотой нь орохгүй гэд. яагаад? Мэдхгүй ачаалаад байхгүй. 9 11 орохгүй гэсэн үг юм байна тийм үү? 9 Тэгээд доошогоо 7 7 6 5 гэх явчихж байгаа юм уу? Тийм тэгээд тэд нар орохгүй. Ормоор өнөө. Урлагийн наадам хиймээр өнөө. Аагүй. Яг За. ч нэг химэр гэнэ үү. Би яг таны сургууль руу яриад манай итгэлийн ангийг урлагийн наадамд оруул гэж би бүр хэлэх гэжсэн. Тэгвэл байх юм уу? Угаасаа болцсон. Угаасаа дууссан. Хавар болох юм уу? Хавар болохыг нь сайн мэдэхгүй байна. Сайн мэдэхгүй байна уу? Урлагийн наадам гэж яг урлагийн Урлагийн үзлэг гэсэн үг байхгүй Тийм. юу? Тэгээ бас манай аялалт явах болцсон. Нөгөө нэг зарим хүүхдүүдийнх нь биеийн өвдөө тэгээ дотор нь мухаараад байна гэ тэгээ болцсон. Аялал нь уу? Тийм. За. Одоо тэгвэл яг ингээд уртын амралтыг хэлэхээс өмнө энэ 7 хоног, эх 7 хоногт ингээд бужигсараа байгаа л өнгөрөх бах тий. Харин тийх бах. Уртын амралтаараа юу хийх төлөвлөгөөтэй? Эмээ өвөгийн доо очих бах та. Аа. Тэрийг сайн мэдэхгүй. Эмээ өвөөгөндөө очино, ажиллаа хийн. Тэгээ гэртээ байна, дүүнрээ харна. Тэгэл байх бах та. Дүүнэр хэр томоожж байна? Дүүнэр гайгоо. Нөгөө нэг манай том дүү өвдсөн болохоор нэг ямар хөдөлж мэдэхгүй байгаа. Хөдөлж хөдөлөхгүй байгаа. Гайхлаа шүү. Өвдчөөрө хөдөлгөөнө мартчихсан болов уу гэж бодлоо шүү дээ. Би ягаад ч юм том болоод юм болдоо ингэ нөгөө нэг. Бүр бага байдгаас буйртай, суйртай болоод энэ ухаан суугаад байгаа юм байна уу? Тэгээ бас хоолоо ингэ нөгөө нэг сонирн болоод жоохон сөөгөөд сайн мэдэхгүй л. Яагаад танай төрчүүд дүүн? Дүү сайн мэдэхгүй байна. Нэмгийн яваад байна уу? Ээж хөөнд орохгүй байна уу? Нэмгийн яваад байна уу? Зүгээр яг сургууль дээр нь л ханиад байна гэдээсэн. Нөгөө амар өндөр хал ордог гэд. Эхэндээ бол халуураад бөөлж жогоо. Тэгээ сүүлдээ эвлэг твтээд тэгээ буцаж гарч ирсэн чинь дахиж өвдөө. Тэгээ дахиж буцаж эвлэгтээ ороод тэгээ одоо гарч байгаа. Ясаа олон юм бэ те? Тэгэхээр би хаана ер нь бол жоохон сүлдчихсэн л байгаад байгаа юм байна. Энэ үед нь ахын хувьд хэрхэн яаж тусалж юм чи? Би болохоор ээжийн гар хөлийн үзэр зарагдааш. Ээжийн гар хөлийн үзэр зарагдана. Тэгээд дүүдээ яаж ийн? Дүүдээ зүгээр ингээд яг халууныг үзээ тэгээ анхаарал тавиад. Анхаарал тавиал ингээл явж байгаа. Тийм яг хараад за ийм байгаа юм байна да. Унтж байгаа юм байна да гэл. Одоо 12 дугаар сар гарангууд чамд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Он гарлаа гэж боддог. Он гарлаа гэж бодогдно. Өөр. Тэгээ 12 сар болонгууд ингээд хөгжилтэй гой дурсамжуудаасаа чи нэг хамгийн түрүүнд санаанд орж байгаагаа хуваалцвал. Хамгийн түрүүнд санаанд орж байгаа гэвэл нөгөө нодлон оноо гаргахтаа нөгөө нэг үеийнхэнтэй гаргасан байхгүй юу? Нэг авгахында яг тэр л бодогдож байна. Тэгээд бас нөгөө нэг солиод буудаад нөгөө яг хотын захад байхгүй гэрн. Тэгээ яг агаар салхитай тэгээд амар гоё зодгой талбайтай болохоор тэнд нь гоё солиод буудаад ер нь тэр л амар гоё санагдаж байна. Гэрээсээ гадна өөр газар тэмдэглэсэн байна шүү дээ, тий? Тийм. Энэ жил болохоор гэртээ гаргана. Гэртээ гаргана. Яг уу. Яг. Тэрийг хэн мэддээ? Аав ээж. Тэгээд энэ жил гэртээ гарганаа гэж хэлсэн үү? Төрүүлээ төлөвлөгөөгөө. Би хэлээгүй аав ээж хэлчихсэн. Бас бодол нь бол гаруул гарчмаар л бодогдоод байгаа юм байна шүү дээ, тий? 12 дугаар сард аав ээжийн ажлын газраас за тэгээд ах дүүнраас нь бас ажлаас нь бэлэг өгдөг шүү дээ манай ихтгэлд. Тэгвэл 12 дугаар сар бол бусдад хайрыг түгээдэг сар, хариу нэгтгүү хайрын баяр болдог сар шүү дээ, тий? Тэгэхээр энэ сард гэлтгүү ер нь энэ жилийн хувьд 2025 онд хэр их бусдад бэлэг өгж хэр их бусдыг баярлуулсан бэ? 2025 онд найзуудаа төрс өдрөө сайхан бэлэг өгсөн. Тэгээд өөр хизээ бэлэг өгсөн. Би яг бэлэг өгсөн гэдгийг мэдээд байна. Гэтэ яг санахгүй байна. Бэлэг гэхийг чи яг ингээд биетээр л ойлгоод байна те. Биетээрээ. Тийм яг биетээр одоо жишээлбэл чиний сэтгэлээс чилж болно шүү дээ. Тийм. Тэгвэл яг сэтгэлээрээ ингээд бэлгэлсэн, сэтгэлээрээ хин нэг дэмнэж тусалж урам өгсөн тийм тохиолдлууд чамд хэр их вэ? Өмнөх жилүүдээсээ ихссэн үү? Ихссэн баха. Би сүлд санахын аавд нэг гэр бүлэрээ захиа бичиж өгсөн. Яг ингээд өгүүлбэр болгон дээр нь би нэг өгүүлбэр бичээд тэгээд манай дүү хэлээд тэгээ манай дүү тэгээ ээж хэлээд яг тиймэрхүү. Аавын төрс өдөр болсон юм уу?
Тийм. Аа Төрсөдөр болог баха зүгээр зүгээр санагдаа. баярлуулмаар санагдсан биз дээ тий. Тэгвэл яг өөрийнхөө бичсэн нэг өгүүлбэрийг хэлвэл хайртай шүү тэгээд мундаг шүү шүү. Тийм баха. Хайртай шүү, мундаг шүү гэдэг өгүүлбэрийг бичсэн байх нь шүү тий. Тэгвэл хамгийн бага дүү чи юу гэж хэлсэн? Хамгийн бага дүү юу мундаг аав гэлөө. Тиймэрхүү утгатай. Мундаг аав. Тийм. Чамд юу өгвөл чи хамгийн их баярлах вэ? Надаа юу яг миний сонирхолд таарсан юм гэх юм уу? За. Яг тийм сонирхолд таарсан. Одоо ингээд нэг том болохоор чинь бичийн чихэр итгэхээр би нөгөө харшилтай байхгүй юу? Тэнгүүд ингээд сүүлийн үед ингээд харшил ингээд жоох ихсээд байгаа. Тэгээд ингээ өмнө нь бол харшилтай байж байгаа. Тэгээд дараа нь жоохон гайг болоод тэгээ ингээ буцаад сэтрээд амар сонио харшил гэлээ. Чихрийн харшил юм уу те? Яг чихэр гэхгүй заяа. Чихэр биш ингээ нөгөө чихэр орлуулагч байдаг та. Их тиймэрхүү харшил юм шүү лээ. За ямар ч гэсэн мэдрэг байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгвэл чамд ингээд яг биегдээр биш гэхдээ сэтгэлээрээ, үгээрээ ямар зүйлийг байнга илэрхийлээд хэлдэг болвол энэ чамд бэлэг шиг хүлээж авах вэ? Яг байгаагаараа л байвал гоё хаа. Би яг нөгөө нэг дасцсан болохоор одоо ингээд манай эмээ ингээд дэрэнгүүтээ хичээл ингээд дэвтэр үзгээ авсан уу гэхээр надад амар сонир санагдаад байсан байхгүй юу. Ингээ өмнө нь хэлдэг байж байгаа гинт ирэхээр одоо яасан юм бол тоо гэд. Яг тэгж бодчихсэн. Тэгээ зүгээр ингээ байгаагаараа байхлаар ингээд амар гоё яг ингээнээрээ баглаар гоё санагдаад. Зан нь өөрчлөгдөхгүй яг л өмнө байсан шигээ харьцаад хандаад ах юм бол энэ бол зөвхөн ах эгч гэлтгүй найз нөхдийн дунд ч гэсэндээ хамаатай шүү дээ тий. Найзууд чинь гинт ингээд сонин зан гаргаал эхлэв яах вэ? Амар муухай шүү дээ. Ер нь бол харьцахгүй гэх юм уу? Шууд харьцахгүй юу? Эсвэл харилцаагаа бас эвтэйхэн болох гэж ярилцаж үзэх үү? Харилцаагаа эвтэйхэн болох гэж үзэх байхаа. Яг ингээд муухай ажиллаад ивэл яасан ингээд юу ингээд манай найз ингээд юу хайд ингээ уурлаад идэх байхгүй юу. Тэгэхээр ингээл Google явчтий. Би өнөөс нь гүйцэж очичдаг байхгүй юу. Яг тэгээд яац ингээд тэгээ жоохон чимээг байж байгаад ярьдаг байхгүй юу. Ярилцаад ойлголцчихно гэсэн үг тий. Саяхан Physical Asia гэдэг нэвтрүүлэг гарсан тийм үү? Тэрийг үзсэн үү? Би яг нэг сайн үзээгүй. Яг нэг сайн үзээгүй юу? Тийм. Тэгвэл нэг халт тэндээс нь хараад байсан. Энэ тэндээс нь харсан. Чамд сонирхолтой санагдсан уу? Бараг л. Яг ингээ Монгол орж байгаа гэхээр амар гоё юусан. Тэгээ яг ингээ нөгөө 40 минут ингэж барьдаг та. Тий. Яг тэр нь амар гоё санагдсан. Би юусэн бол 5 минут төвчөхгүй шүү. Тийш дээ тий. Хүч тамир, за төсвөр төвчээр, хатуужил, уян налархаа байдал, багаар ажиллах чадвар, хувь хүний бас төсвөр төвчээр гээд бүхэл зүйлийг шаардж байгаа. Тэнд монголчууд маань орсон. Тэгэд монголчууд маань энэ тэндээс ингээд ярьслаа өгсөн байгаа байхгүй баг тамирчид нь. Тэгээд тэр нь юу гэсэн бэ гэхээр маш олон ингээд бараг 60 70 тамирчин, спортын хүн, урлагийн хүнж гэдэг юм уу те. Энэ хүмүүсээс ингээд анкетыг өгсөн байсан юм байна цаашаа. За тэгээд тэр дундаас чинь 2 3 ингээд ярьслага авч байгаа юм байна л да. Тэгээд ярьслага аваад ингээд нэг ярьсган дээр нь юу гэж асууж исэн бэ гэхэлэр багада хин нэгэн хүнийг хүүхдийг дээрлэгдэг байсан уу? За тэгээд хин нэгнийг одоо муу үгээр хэлдэг байсан уу? Хочтой байсан уу? Хин нэгэн хүнд хоч өгдөг байсан уу? Гэх мэтчлэн ийм асуулт байсан гинэ. Тэгэд энэ нь ямар учиртай вэ гэхлээр хэрвээ бага насандаа хин нэгэн хүнийг дээрлэгдэг. За тэгээд харилцааны хувьд асуудалтай байсан бол тэр нь том болоод тэр хүнд нөлөөлдөг гин. Яг нөгөө Physical Asia дээр очиод бас дээрлэхэд энэ гэх зүг. Үгүй. Зүгээр тийм намтартай хүнийг ингэж алдаршуулахгүй гэдэг л зарчмыг барьж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэгэхээр одоо бас хин нэгэн найзаагаа үеийнгийн хүүхдэд дээрлэгдэг. За тэгээд муухан харьцдаг, шоглдог байх юм бол энэ нь ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэсэн үг тэр хүүхдэд. Хэрвээ бүр том ирээдүйд дэлхийд гарсан том тамирчин, урлаг спортын хүмүүс, за бүр бизнесмен боллоо гэж бодоход яг ингээд багада хийсэн энэ алдаанууд нь нөлөөлнө гэсэн үг байхгүй юу? Одоо тэгээд яг байгаа дээрээ дээрлэхгүй, тэг яг засвар юм биш үү? Тийм, өөрийгөө засах хэрэгтэй. Хэрвээ хин нэгэнтэй дээрлэхэж харцдаг байсан бол магадгүй тэр найзаас уучлах авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрнтэйгээ бүр тотон найзалж болно шүү дээ. Тэгэхгүй тэгэл ер нь танаа эргэн тойронд чинь үеийнгийн хүүхдүүд бие биенээ дээрлэх тохиолдол хэрэг вэ? Дээрлэхээ ер нь бол тийм байхгүй. Шоглох гэл янз янзын асуудлууд гардаг шүү дээ. Шоглох моглох гэвэл яг ингээд одоо нэг баг юмар шоглох гэх юм уу?
Сайн мэдэхгүй л байна. Гэтэ ингээд амар тийм асуудал гараад идэг болохоор. Тэгвэл чамаг би нэг жишээ авч чамаас асууя заяа. Эргэн тойронд нь яг тийм асуудал нэг гарч ирдэг болохоор манай ихтгэл нэгсээ мэдгүй байгаа шүү дээ. Тэгвэл өдөр болгон нэг хүүхэд ингээл чамаг байнга шоглдог. Чи одоо юу ч гэж болно. Яасан хичээлд ямар сайн хичээлээ хийдин гэдгээр чинь хүртэл шоглдог заяа. Тэгвэл чи хичээлээ хийгээч ингэж гэл өдөр болгон ингээл үгээр иддэг. Тэгсээр нэ чиний биед хүрдэггүй. Тэгсээр нэ л үгээр ингээл өдөр болгон идээд байвал чамд тухтай байх уу? Үгүй яг ингээд нэг амар төвлөрөх гэхээр ингээд бас нэг орж ирснээ ингээд юм яриад те өдөөд юм тэгээд тахлаар амар хэцүү байх хаа. Тэгээ энэ байдал нь ингээд удаан давтагдаад байвал чамд ямар мэдрэмж төрөх бол? Эхлээд ганц удаа тэгж хэлсэн. Тэнгүүт нь зүгээр ингээд ойлгоо штэ. Тэгвэл 2 3 4 5 ингээд давхцаад байгаа юм яах гээд байгаа юм. Яах юм тэгээд? Яах гээд байгаа юм. Угаасаа ингээд одоо нааг бараг барах хүн байхгүй. За. Ер нь бол барах хүн байхгүй байгаа учраас тийм барах хүн бол асуудал байхгүй юм ба штэ тий. Ер нь ингээд хамгийн дээд хүн гэж байхгүй штэ угаасаа тий. Ямар ч хязгаар та тулцсан хүн гэж байхгүй тий. Тийм болохоор зүгээр ингээд одоо яах гээд байгаа. Тэгээд зүгээр ингээд тоохгүй ахвахлаар ингээд угаасаа яваад өгнө гэх юм уу? Дээр ингээд нөгөө нэг сэтгэл зүй гэдэг нэг хичээл орсон юм аа. Тэр үед ингээд октодод зөвлөж байгаа байхгүй юу? Тэрэн дээр нь ингээд хөвгүүд саад болоод ингээд өдөө дэвлэн штэ. Зүгээр арил гээл хэлчих гээд. Тэнгүүт ингээд нөгөө эрэгтэйчүүд нь ингээд юу гээд байгаа ингээд одоо тэнэгтэж өгнө штэ. Яг тэгж байгаа л өөрөө явчихна гээд. Зүгээр тоохгүй орхил гэж байгаа юм биш үү? Тоохгүй орхих гэсэн санаад. Тэр бол эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдийн хооронд чамаа ингээ өдөөд ивэл ингэрээ гэж байгаа юм байна. Тэгээ харин нөгөө үеийнгийн дээрлэхэлт маань иймэрхүү байдлаар нөгөө үгээр идэх, тухгүй байлгах ийм зарчмаар өдрө болгон л давтагдаад байдаг гинэ. Тэгээ эн чин өдрө болгон 7 хоног сар за хэдэн сараар үргэлжлээд ирэхлээр тэр хүүхэд үнэхээр хичээлдээ явахаас ч хүртэл дургүй болдог гэсэн үг. Тэгээ тэр хүүхдийн бүхэл бүтэн ирээдүйн амьдралыг ингээд сүрүүлэх маш том тийм сөрөг нөлөөг үзүүлдэг учраас үеийнгийн найз нөхөдтэйгөө илдэг харьцаарай гэдэг уриалгыг ин тэн твшүүлээд яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Манай бат итгэл хэр илдэг үү? Би ч ийдгэлтэй. Тэгээ заримдаа ингээд би яг ингээд бие тамир ороод ингээд сакс тоглохоор ингээд бүр амар уралдаг байхгүй юу? Яг ингээд яг санаад нийт зүйлс юм хийж чадахгүй болохоор ингээд амар уурлаад тэгээ сүүлийн хитэн ингээд бие тамир оролдог штеп. Яг тэрэн дээр нь ингээд зүгээр хаяал ингээд зүгээр л тоглолдог бас. Өөрийгөө уурлал ах юм бол ч өөрийгөө л стресстүүлээд ийн гэсэн үг шүү дээ. Өөрийгөө л ятраан штеп. Тийм би дээр ингээд тоглож байгаад тэгээ ээж намайг ирж авахгүй юу? Би тэгээ ээжд бас жоох уурлаа. Тэгээ бит хоёрын дунд хагаралтай үсээд. Тэгээ гайг болцсон л тоо. Яг наадхан дээрээс чи асууя л да. Чамд ингээд онцгой мэдрэмж төрөөд байгаагаа би ингээд ууртай байна. Би ингээд хин нэгэнтэй юм ярилцмааргүй байна. Эсвэл би ийм байгаад дээ шүү гэдэг тийм мэдрэмжээ аав ээжтэй, гэрийнхэндээ, найз нөхөдтэй чи хэрхэн ойлгуулдаг вэ? Би ер нь тоглохдоо би тоглолоо шүү гэд хаяада хэлдэг байхгүй юу. Тэгээ ингээд одоо би ийм байгаа шүү бити садуулаарай гэх юм уу те. Ер нь бол тиймэрхүү л үү. Шууд хэлцдэг гэсэн үг юм. Тийм шууд хэлцдэг. Зөв. Найзуудтай ч гэсэн ялгаагүй шууд хэлцдэг үү? Энэ надад таалагдчихээн, таалагдахгүй нь гэдгээ. Яг нөгөө нэг найзууд маань яг үеийн болохоор хэлэх юм шууд хэлцдэг. Тэнгүүт ингээ аав ээжтэйгээ харьцах гэхээр ингээ нөгөө нэг жоохон том болохоор одоо тийм таардгүй гэх юм уу? За. Яавал таарах юм? Мэдгүй яг ингээд маань найзууд гэх юм бол яг миний сонирхдаг зүйлээр одоо сонирхдаг гэх юм уу? Эсвэл яг надтай нийлдэг байхгүй юу? Тэгээд ингээд аавч бас нийлэлтэй ихтэй хайдаа нэг завгүй гэх юм уу? Ер нь бол ээжтэй нийлэх гэхээр бас эмэгтэй хүн болохоор нийлээд нэг тал орё гэхлээр бас эмэгтэй хүн болохоор зарим яриа нийлэхгүй байна уу? Тийм. За. Яг аавтамд бай гэхээр аав бол зөгцөн. Зөгцөн. Гэтээ нэг цаг нь таардаг юм. Цаг нь таардаггүй. Ажил арай ихтэй яагаад нь штэ тий. Ажил арай ихтэй биш ээ. Зүгээр ингээд яадаг юм. Яг одоо ингээд хамт бай гэхээр яг тэгээд таардгүй байхгүй яг ингээд боломж нь. Би өөрөө ч сайн байхгүй. Тийм үү. Би алсаа ойлгохгүй болчлоо. Ажил ихтэй үү гэхэлэр үгүй гайгүй. Тэгсээр нэ яг цаг нь таарахгүй байх гэхэлэр одоо нэг тиймэрхүү юм болж байгаа юм байна тийм үү? Тий, ер нь бол ингээд ээж тэгээ дүүнэртэй ингээд инфект хэвтсэн байхад ингээд амар чимээг байсан. Тэгээд ер нь бол автагаа хамт ингээд орой болгоно
кино үзээд тэгээд нэг зомбитэй кино байсан байхгүй. За. Тэрний тэгээ 1 2 ангийн үзээл тэгэл унтаал. Ер нь тиймэрхүү байдалтай байдаг гэсэн. Тэгвэл ямар байдалтай бас болох юмсан гэж хүсдэг үү? Одоо жишээлбэл тиймэрхүү байдалтай байсан гэж штэ. Кино үзээл тэгэл унтчихдаг байсан, чимээгүй хүн байсан гэж байна. Тэгвэл аавтайгаа чи бас юу хийхийг байнга энийгээ ингээд дахин хийгээд байхыг хүсдэг үү? Одоо жишээлбэл би чамд санаа хэлэх юм бол манай ихтгэлчин сагсан дөөрэ аягүй сонирхолтой штэ. Тэгээд тэгэхээр аавтайгаа 7 хоногт нэг эсвэл 14 хоногт нэг удаа байнга тогтмол сакс үзээ тэрнийхэн талаар ярилцдаг бол гоёоч гэдэг юм уу те. Яг тиймэрхүү байдлаар ямар нэгэн зүйлийг хамт хийхийг хүсдэг үү? Ер нь бас ингээд тэр хоёулаа ингээд сакс үзэх дуртай. Тэгээд хоёулаа сакс тоглох дуртай. Тэгээ ер нь зүүн болохоор аавыг ажилд явахаас ингээ өмнө эрт гараад тэгээ ингээ сакс тоглолдог байсан байхгүй юу? Тэгээ одоо нөгөө хүүтэрсэн болохоор цастай үед мэдээж тоглоно гэж байхгүй шүү дээ. Тийм тэгээ сакс үзээ гэхээр ингээд нөгөө надаа ингээд жоохон уйтгартай ингээд санагдаад идэг гэх юм уу? Бүр амар алаан гарсан тийм тоглолтын дуртай байхгүй би. Яг тэгээд ингээд үзэж байхдаа ингээд нэг одоо тоншоод залаад шидэх гэх юм уу те. Тэгэнгүүт нь би аав тонших гэж юу ингээд асуугаад ер нь нэг тиймэрхүү байдаг байхгүй. Яг мэдгүй юм аавс асууна. Тэгээд аав одоо мэдгүй ингээд гадаад ингээд англи үг шүү дээ. Тэрийг надаас асуугаад би ингээд шийшээд хариулаад бинтэйгээ заагаад өгнө шүү дээ тий. Одоо тэгвэл аавтайгаа бас юу дахин давтамжтайгаар ойр ойрхон хийж үзмээр юм шиг санагдаж. Эсвэл бүр ерөөсөө хийж үзэж байгаагүй зүйл ч хийсэн болно. Ерөөсөө хийж үзэж байгаагүй зүйл гэх юм бол аавтай хамт тоглож утасны тоглоом тоглож үзэх. Үзмээр ээ. Үзмээр ээ. За тэгвэл аав утасны тоглоом тоглож үзмээр ээ гэж шүү. Магадгүй 2026 он гарахаас өмнө 2025 онд багтаад бас нэг үзээгүй юм хамтдаа хийгээд үзэх юм бол та хоёрын хувьд маш гоё дурсамж бүтээх бас нэг цаг хугацаа болов гэж бодож байна. Яагаад гэвэл он гаргаал 13, 14, 15 гэл ингээд яваад өгөхөр чинь чи том болчих. Ер нь нийлхий бэлчин гэж юу? Тий. Яг нөгөө хэлсэнчлэн бит хоёр нэг тийм уг нь адилхан эрх хүмүүсээ ингээд ойлголцсон. Гэтэ ягаад ч юм нэг хэлээр нь ярьж чадахгүй гэдэг зүйл чинь л болчих гээд шүү. Улам холдчихно гэсэн үг үстэй. Тий. Чи гэтээ санаа гаргаж үзээрэй заяа. Хэлээд үзээрэй. Аваа хоёлаа утасны тоглоомыг тоглоод үзье. Хэрвээ та чадахгүй бол би тань заагаад үз. Үгүй. Хоёлаа нэг удаа нэг тоглоё л доо гэдэг ч юм уу. Тэгвэл магадгүй чамайг юунд дуртай, ямар зүйлд сонирхолтой гэдгийг чинь аав нь бүр илүү ойлгох болов гэж бодож шээ. Би угаасаа яг нөгөө нэг он гаргаад хамгийн түрүүнд юу хийх вэ гэж бодлоо нөгөө нэг би яг ингээд утасны тоглоомоо яг ингээд жилийн өмнө нэсэн бохгүй юу? Яг ингээд 2025 оны 1 сард байсан. Одоо тэгээ 1 сар болгож байгаад ингээд яг ямар ахиж гарсан байна те хэдэн цаг энэ тоглоомыг тоглосон байна. Тэгээд цаашаа дахиж тоглох уу эсвэл ингээд болох уу гэд дүнэл гарах нь ш тий. Ер нь бол тэгнэ гэж бодож байгаа. Окей. За тэгээд ойрд уулзаагүй хүүхэд хөтлөгч итгэлтэйгээ уулзаад ойрын сонин сайхан за тэгээд он гарахаас өмнө юу хийх үү, яах уу, ийх үү энэ талаар бид хоёр ярилцлаа. Тэгээ өнөөдрийн дугаар маш сонирхолтой нэг удаан уулзаагүй найзууд уулзсан юм шиг л хамаг юм ярьлаа. Тэгээд тэгшээ итгэлтэйгээ ярилцах бас их гоё байлаа. Яг одоо бас ээж нь үзэж байгаа юм байна. Хүүдээ хайртай шүү гэд хүүгээ меншн хийсэн байна. За мөн инх цолмон цоомоо их чинь миндэ гэсэн байх шүү. Тэгээд яг одоо радио сонсож байгаа мөн фэйсбүүкээр бид хоёрыг үзэж байгаа эрхэм үзэгч сонсогч танд баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Чуда Монголд байгаа. Тэгээ манай ихтгэлт бэлгээс яг урталтанд байгаа бэлгийн хайрцагтай бэлгийг та хайртай дотны хүмүүстэй бэлэг болгоо өгөхийг хүсэх юм бол 10 дээр нэмэх нэг урамшуулал байгаа. 10 бэлэг аваад нэг бэлэг үнгүү гэсэн үг. 2 бэлгийн багцыг Чуда Монголд маань энэ жилд гаргасан байгаа. Түрүүн чи жоохон чихрийн харшилтай гэж хэлсэн шүү дээ, тий. Энд ерөөсөө тэр дандаа сүм бүтээгдэхүүн байгаа учраас чихрийн харшил чамд тэгж гарчихгүй гэсэн үг. Би угаасаа сайн нөгөө нэг гэрээсээ гарахаас өмнө ингээ фэйсбүүк ороод ингээ Чуда Монгол тэгээд хайгаад тэгээд үдсэн чинь 70%-аас 30% жимссэн байсан баха. Тэгэхээр би ер нь амар эрүүл юм байл гэж бодож ирсэн. Яг зөв эко бүтээгдэхүүн. Тэгээд яг шинэ жилийн баяраар хайртай хүүхдүүдтэй ёстой яг итгэлтэй ижилхэн харшилтай байх юм бол ийм эко бүтээгдэхүүн өгөх боломжтой гэсэн. 18800 за 21600 гэсэн хоёр үнийн сонголттой байгаа. Үнэн ч гэсэндээ боломжийн учраас хайртай хүмүүстэй хамгийн гоё бэлгийг Чуда Монголоос та бүхэн авч өгөөрэй. 76 тэгтэг 32 33 76 тэгтэг 32 33 гэсэн утсаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлаад захиалаад хүргүүлээд авах боломжтой шүү. Бүх супермаркетуудаар худалдаалагдаж байгаа. За үүнээс гадна хариу нэгтгүй хайрын
хайрын баяр болох гэж байгаа. Тэгээ хариу нэгтгүй хайрын баярт зориулаад манай хайрын өргийнхэн маань богино бичлэгийн уралдаан зарласан байгаа. Хайр дүүрэн гэр бүл. За хайр дүүрэн гэр бүл богино бичлэгийн уралдааны маань 1-р байрны шагнал 1 сая төгрөг. Па. Тэгээд 5 гэр бүлийг шагнана. Тэгээ 1 сая төгрөг бэлэн мөнгө гэсэн үг заяа. Тэгээ энд маань бүр ингээ мэрэгжлийн камераар бичнэ гэсэн үг биш. Минут хамгийн ихтэл минут 30 секунд уцаараа бичсэн ч болно. Хайр дүүрэн гэр бүлийн бичлэгийг л явуулна гэсэн үг. Тэгээд ямар сонирхолтой бичлэг явуулах уу? Тэр дундаасаа ингээ шалгаруулад тэр айлыг, тэр гэр бүлээр нь шагналаа л гэсэн үг байхгүй. Тийм үү те их гоё. Тийм байгаа тийм. Гоё юм байна. Итгэлд би одоо санаа өгсөн учраас итгэлч гэсэндээ гэртээ очоод гэр бүлээрээ уриалах нь шүү дээ. Тийм бай. Хамтдаа уриалаад хайр дүүрэн гэр бүл сэдв доор хэдүүл ямар бичлэг хийж болох вэ? Яваал л да ийшээ хүч үзэл да гэл ингээл орох нь шүү дээ. Тийм үү те. Тийм шүү дээ. Тэгээ ингээ орох хэрэгтэй байхгүй. Тэгээд 1-р байрны шагнал нь 1 сая төгрөг. За тэгээд 5 гэр бүл, 4 гэр бүлийг шагнана. Шагнал нь ч гэсэндээ маш гоё том бэлэгнүүд байгаа. Албан байгууллагууд маань бөөн том бэлэгнүүдийг явуулж байгаа учраас та бүхэн маргаашнаас эхлээд ямар байгууллагуудын бэлэг тэр гэр бүлд маань очихыг мэдэх боломжтой болно гэсэн. Тэгээд итгэлээ ороорой заяа. За би орно. Тэгээд би ороод төрүүлэхэд гараад ирнэ. Болно шүү дээ. Энд ерөөсөө арын алга байхгүй. Ягаад гэвэл бүх зүйл нээлттэй байгаа гэсэн. Лайк, шеэр, комментор бүгдийг ялагчийн тодруулна гэсэн. Ер нь лайк, шеэр юм биш үү те. Тийм, тэгнэ гэсэн. Тэгэд хамгийн гол нь утгыг нас харна шүү дээ бид нэр. Утгын шаал өөрөө байжснаа тэгэл олон лайк, шеэр авчих юм бол бас хэцүү шүү дээ. Тийм. Тэгэхээр сонгохгүй гэсэн. Яг зөв. Хайр дүүрэн гэр бүл гэсэн сэдвээр та бүхэн тэмцээнд маань оролцоорой. 8866 1045 дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авлаарай. За ингээд нэвтрүүлэг өндөрлөөрэй. Дараагийн дугаар хүртэл төр баяртай. Хин байлаа сая. Гэр бүлийн радио 1-р студид хөтлөгч Заяа, найруулагч Мизо, хүүхэд хөтлөгч Бат Итгэл байлаа. Дараагийн дугаар хүртэл төр баяртай. Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5